Сайн байцгаана уу эрхэм өндөд үзэгч сонсогчдоо. Жошогийн подкаст энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд Улаанбаатар хотын 88.8 радиог сонсож байгаа сонсогчдоо энэ өглөөний мэндийг хүргэе. За мөн Эрдэнэтийн дуу хоолой радиог сонсож байгаа сонсогчдоо энэ өглөөний мэндийг хүргэе. Эрдэнэтийн уур амьсгал цаг агаар залуусан амьдралыг би яг одоо төсөөлж байна. За мөн Дархан хотын Эхлэл радио 87.9-ийг сонсож байгаа сонсогчдоо шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотоос, Монгол улсаас дэлхийд дахинд манай подкастыг YouTube-ээр үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдрийн манай дугаарт маш чухал зочин ирсэн байна. Отхон шарын Бат найрамдал улсын хурлын гишүүн Unlock подкастын хөтлөгч ийм залуу үеийн лидер цаг заваар нь хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За бас сонсогчдоо энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд намайг бас урьсан баярлалаа. За хоёулаа өнөөдөр тохирсон аль болох улс төрчихгүй залуу хүмүүсийн үзэл бодлыг хуваалцах байгаа учраас хоёулаа чөлөөтэй нээлттэй явъя гэж бодож байна. За ингээд ярилцах зүйл маш их байгаа. За бид нэр одоо Бат найрамдал гишүүнийг улсын хурлын гишүүн хийсэн илүүтэйгээр подкастын фанадууд, фэнүүд бол Unlock подкастын хөтлөгч, нэвтрүүлэгч гэдгээр нь бол бас сайн мэднэ. За мөн одоо илтгэгч гэдгээр нь одоо манай оюутнууд бол сайн мэднэ. Тэгэхээр хоёулаа ерөөсөө хүүхэд насныхаа амьдрал руу шууд өсрээд орчээ. Тэгэхээр ховд төссөн, ховдын булган төссөн юм байлээ те. Тэгэхээр ховд аймгийн Жаргалан сум. Жаргалан сум. Булган болохоор манай аав ичээрийн нутаг. Манай булган сум чинь болохоор ховд чинь ер нь айгүйх олон эрсдний үлгийн нутаг шүү дээ. Янз бүр ястангууд байдаг. Тэгээд ховдын булган болохоор тэр чигээрээ нэг торгууд байдаг. Тэгээд манай аав ичээр чинь хоёулаа торгууд. Тэгээд би болохоор ховдын Жаргалан сум буюу ховдын төв дээр нь ховдод төрж өссөн. Тий, төвд төрж өссөн байх. Хэддүгээр анги хүртлээ байсан? 8 дугаар анги хүртлээ байжгаад 8 дугаар ангитай яг аз таараад би нэг улсын математик олимпиад оролцохгүй. Тэгсэн чинь математик олимпиадад нэг олимпиадын юмд орж ийн гэж бодоод орсон чинь нэг шалгалтанд тэр Монгол төгс сургууль руу одоо хүүхэд шалгаж авах те одоо хуваариг шалгалт байсан байлээ л дээ. Бас л нөгөө математикийн шалгалтыг өгчин гэж бодоод орсон чинь харин тэнцсэн одоо төгс сургуульд ингээд тэтгэлэг өгж ийн гэж суралцаараа гэл те. Тэгэн гот нь баярлал тухайн үед одоо тэр чинь хөвсгөлд болж байсан байхгүй те. Мөрөө хотоос аав ижрээгээ залгаал тэр үе чинь нэг уцаж чинь нэг ингээл ингэдэг уцэлээ шүү дээ тий. Тэгэл орон нутгийн өрөөнд очиж харилцаа холбоор нь очиж одоо залах шүү дээ гэрлээ тий. Бөө юм бол тий. Тэгээ бөө юм болдог л шүү дээ харин. Тэгэл явж исэн түүхтэй. За ер нь одоо би бол өөрийн чинь талаар анх төсөөлөхтэй. За ховдоос шууд Харвард руу гэхэр чинь гавал байсан байх хэрэгтэй тий. Тэгээд аав чинь би номыг уншижсэн л да. Тэгээд өөрийн чинь талаар мэдээлэл бол тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ огт мэдэхгүй уншил явсан зүг бах маш олон асуултуудыг үзэгчтэй хүмүүс сууж байгаа учраас тий. Аав нь бол одоо скетэн хүн байсан, мэцлийн хэмж байсан. Тийм манай мэцлийн. Тэгэхээр ер нь сургалтанд нь бол нэлээ хичээлд нь анхаардаг байсан байх. Ааха. Ер нь яг манайх чинь би чинь дээрээ хоёр ах нэг эгчтэй. Манайхан ер нь хичээлдээ бүгдээрээ л жигэд те ер нь бүгдээрээ л онц сурдаг байсан л та. Тэр нэг тийм жишээлбэл аав ээжээр нэг өглөөлч хичээл хийдэггүй. Би ер нь хичээл хийхдээ багасаа их дуртай байсан. Тэгэл нөгөө хичээлдээ одоо багийн хүүхд явна шүү дээ те. Хичээлдээ явах чи одоо ингээл тэр үе чинь бол ингээл нөгөө форма өмсөн те бүх хувцас солино шүү дээ. Тэгээ формтой байдаг гэсэн. Формтой байдаг л шүү дээ. Тэгэл хичээлээ нөгөө формо тайлахгүйгээр гэртээ буцаж ирчээд даалгавраа дуусгachээс би хувцас тайлж гэлдэг гэсэн юм. Яг нэг тэр өөртөө тавьсан дүрм юм уу гэсэн. Тэр ер нь бол өөртөө тий. Бараг тэр формтойгоо байгаад те хичээлээ ихээр надад айгу тийм гоё кайфтай байсан юм шиг байна. Биш л те. Тэгэл манай аав ээж загнаал над хувцасаа муугаал одоо гэртээ ирцэг одоо гэртээ бай тий одоо чи гэртээ ирэх чи хүмүүс чи хувцас солидог шүү дээ гутлаа тайлгаас гэсэн үг л тий. Тэгээ одоо ховдын хүүхэд насны амьдрал гэхээр одоо яг аймгийн төв дээрээ байсан уу? Сум дээр өссөн. Аймгийн төв дээрээ тий ерөнхийдөө ихэнх цаг өнгөрсөн. Тэгээд зун болохоор яг хуу дандаа нөгөө одоо үе мэрэг ховдын булган руу явдаг байлаа. Орон нутгийн сургалт боловсролын чанар хэр байв? Өөрийн чинь одоо 10 жил багт. Тийм тэгээд ер нь миний суур боловсрол чинь тэгэл ховдын 2 дугаар жилийн суур боловсрол шүү дээ. Тэгээд ер нь
тэр үеийн боловсрал би боддtiin л да. Монголын суурь боловсрал бол зөвхөн ховд байна уу, дархан байна уу те. Улс байна, Улаанбаатар байна хамаарахгүй бүгдээрээ ер нь бол айгүй тийм жигд байсан болов гэж боддtiin чанартай. Тэ. Тэгэхээр суурь боловсрал ховд хангалттай байсан учраас л дараагийн боломжууд олдоход те бид тэр суурь боловсралаар л явж байгаа. Тэгэхээр яг хуу энэ маань сүүлийн 20 жил 30 жилийн хугацаанд энэ шилжилтийн үеэр явхад те хаана гэхдээ бид нэр энэний ялгаа одоо чанарын ялгаа ер нь бол аюу тийм том болцсон болов гэж боддог. Энэ дээр нэг асуулт байна л да. Зарим одоо олон улсад тэтгэлэг аваад ирсэн залуучууд бол Монголын боловсрал бол хог гинтер гэж ярьсан яриа нь Монгол даяар вайрал болж бас ингээд нийгмийг хоёр тал болгож исэн. Гэтэл зарим одоо гадаадын одоо олон улсын дээд сургуулиудад томоохон тооцогдох дээд сургуулиудад тэтгэлэг аваад ингээд суралцаад ирсэн хүмүүс бол үгүй Монголын боловсрал бол бид нэр очиад ингээд бол зарим ялангуяа айлгуур математик талын хичээлүүд бол бүр урд явж идэг. Бид нар бол нэг тэгж дутхгүй гэдэг ийм хоёр өнцөг байгаа. Таны хувьд? Миний хувьд айгүй ойлгомжтой. Би ер нь тэгээд хэрвээ ховдын боловсрал надад тийм одоо муу байсан бол дараагийн боломж олдох гэсэн би тэнцэхгүй л байсан баг тийм. Яг миний хувьд ховдоос явсаар байгаа тэгээд Харвардд хүртэл тэнцэл явсан тийм. Ямар ч гэсэн болдог гэдэг миний өөртөө баталсан л одоо жишээ л тийм. Яг чи түрүүн хэлээ одоо жишээлбэл математикийн хичээл тийм. Яг шинжлэх ухааны хичээлүүдээр ер нь бол урдны өнөөхөөс шоцрохгүй шүү тийм. Ер нь гайгүй ямар ч асуудалгүй зүгээр л явж хамгийн том барьер нь юусэн бэ гэхээр дандаа хил болж таарч байгаа. Тэгэхээр хил бол яг үндэ би тэгж боддог. Заавал багаасаа те ингэж суралцаад те тэгжээж заавал тэр хэлийг төгс төгөлдөр эзэмшдэг юм шиг. Тэгээ би бол яг нэг хэлэхэд англи хэлийг бол бүр 9 дугаар ангиасаа эхэлж үзчихсэн шүү дээ. 9 дугаар ангиасаа би ABC гэдээ хэлжсэн байхгүй. Тэгэхээр чинь би бол амар оройтож үтсэн те. Гэхдээ л би TOEFL-ийг нүгсэн, IELTS биш IELTS гэж нэг үгдвэл TOEFL-ийг нүгсэн, SAT-ийг нүгсэн, GMAT-ийг нүгсэн те. Тэгэл дандаа нөгөө Америк хүүхдүүдийн курсынхаа эхлэлтээр өгдөг шалгалтуудын өгөл тэднэрээс илүү тэдний баг 90% илүү хамаа болтгол واخгүй. Тэгэхээр ер нь явж хэл сурах бол дандаа тэр хүний 100% одоо хичээл сэтгэлтэй энэ нэг тиймж оройтчул хоцромж гэдэг юм уу те. Тэрийг бол би буруу л гэж боддог. Батнайрын буюу одоо Нагийн маань хувьд одоо энэ Харвардын их дээд сургуульд тэнцэх болсон яг энэ гүүр байгаа шүү дээ. Тийм. Энэ бараг л өөрөө кино шиг ингээд харагдаад байгаа байхгүй. Номыг уншаад ингээд окей ховдоос Харвард гэдэг хамгийн зөв оноод өгсөн юм шиг те. Энэ номыг бичих гол төлөвлөсөн юу байсан бэ? Би одоо жишээлбэл асуултуудаа бэлдэх гээд AI-тайгаа нийлээд асуултуудаа бэлдэжсэн чинь номон дээрээ дандаа хариулсан байлээ энэ асуултууд. Тэгээ энэ номыг яагаад бичихэр болсон бэ? Тийм. Энэ буцаад нөгөө яг л энэ одоо Joshua podcast гэдэг шиг те аналог подкаст хийсэнтэй л холбоотой л доо. Яг аналог подкастын гол санаа бол манай D гэдэг чинь хоёроос гарч ирсэн те. Тэгээ бид гурав нийлээд одоо ном уншиж өгдөг те. Уншсан номоо бусдтай подкастер дамжуулж хүргэдэг. Одоо баг одоогоос чинь баг 8 жил болох ч шүү. 8 жилийн өмнө бид нэр хэлж ирсэн. 180 дугаар явчихсан. 180-д дуусаад явж байгаа те. Одоо жоохон одоо давтамж нь багассан байгаа. Гэхдээ явжлаа. Англи хэл дээр уншиж байгаа. Тий, англи хэл дээр уншаал монгол хэл дээр ярьчихдаг. Тэгээд энэ подкастуудыг хийж явахдаа дандаа бид нэр гадаад ном уншаад байна шүү дээ. Гадаадын дандаа дэлхийн одоо шилдэг бестселлер болж байгаа олон сая залуучуудыг байлдан дагуулж байгаа номнуудыг уншаад байна. Тэгэхээр дандаа гадаад хүний түүх уншаадсан байхгүй. Тэгэхээр яг надад нэг төрсэн санаа нь яг монгол хүний түүх байж болтгон болоо те. Нэг уншихаар чинь дандаа одоо жишээлбэл Обамагийн түүх ч юм уу те. Эсвэл одоо Мишель Обамагийн түүх ч юм уу те. Эсвэл одоо Jeff Bezos-ийн түүх ч юм. Тэгэхээр чинь Америкт өрнөж байгаа түүхүүд байгаа тоххой. Кино үзэж байгаа юм шиг л те. Тэгээд тэн дээр би монгол хүний түүх байвал монгол хүүхдүүд монгол хүмүүстэй илүү залуучууд илүү ойр байх болов те. Тэгэл одоо ховдоос Харвард номыг бичих одоо сэтэл нагах тэр миний подкастээс ном уншаас л төрж байна. Нэгдүгээр бүлгийн тэр хүүхэд насны амьдрал тариалангийн талбай гэл ингээл ангууд
яг нэг Монгол хүн битсэн болохоор бид нар чинь ер нь бол бүгд ойролцоо амьдралтай шүү дээ. Монгол хүүхдүүд одоо энийг үзэж байгаа бидний залуучууд бол их л эмээгүүдээрээ өссөн, зарим нь орон нутагт өссөн. Тэгэл хотынх нь бол бүгд л хөдөө явдаг гэсэн шүү дээ. Эмээгүүдээр гал хариулаад тэрэл ингээд талбай болоо. Чамд бууж ийн үү тэр ном? Шууд ингээд нүдэнд харагдаж байгаа юм чинь. Хадлан бодлон бодож байна. Би нэг жоохон бохтой өвөө хоёрыгаа дагаад аюу хадланд явна. Хадланд явах л их гой санагдаад байдаг гэсэн. Ясмин дээр очих юм бол амар том бөө ажил хийсэн гэдэг шүү. Дагаж уйлж мөйлөл. Яг тэр шиг яг тэр нэг зуны намрын шаргал өдрүүд тэр ингээд төсөөлөгдөжлээ. Тэгэхээр ер нь Монгол хүмүүсийн гоё тийм намтарчилсан номнууд аюу гой санагдаж байгаа. Тэгэд энэ номыг бичсэн шалтгаан нэг миний түүх өөрөө зүгээр ингээд тэр уншигч хүн өөрийнхөө түүхийг өөрийгөө олж харах те гүрэн байсаа л гэж бодож энэ түүхийг бичсэн. Тэдээс биш Батнайрамдлын түүх нэг тийм чухал шүү дээ. Зүгээр Батнайрамдлын энэ түүхээр дамжуулаад өөрийгөө толинд харж байгаа юм шиг хараасаа гэсэн гол санаа ер нь бол эхнээс нь дуустал нь агуулгыг хичээсэн. Тэгэхээр үзэг сонсогчдод хандаж хэлгээд бид нэр эндээс сайхан түүх сонсохоос гадна гаргалгаанууд бас ямар дэс дараалтаа бид нэр тэтгэлэг авах боломжтой байдгийн энэ хүний амьдралын бас experience туршлагыг сонсох учраас та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Энэ бол оршил хэсэг явж байгаа шүү манайхаа. За ингээ хоёул гол зүйл рүү оръё. Бид нэр Монгол залуучуудад боловсролын энэ салбарт тэгш боломж байгаа юу? Бид нэр одоо scholarship буюу тэтгэлэг авахд энэ хэр шудраг явагддаг гэж бодож байна. Тийм. Яг шууд бүгд шудраг гэж үнэхээр хэлж чадахгүй. Тэгээ ер нь 30 жилийн хугацаанд бол асар их алдаа тутагтал гарч ирсэн байлээ. Ер нь явж боловсрал тэгш боломж болж очихгүй бол тэр нийгэм өөрөө хийж тэгш байхгүй юм байлээ л дээ. Яг тэгэхээр бид нэр одоо жишээлбэл надад орж ирсэн тэр бүх боломжууд дандаа боловсрлоор дамжиж орж ирсэн байхгүй. Тэ. Миний мөрөөдөл би одоо алхам алхмаар урагшилсан дандаа л боловсралтай холбоотой. Тэгээд боловсрлоор дамжиж ирсэн боломжтой холбоотой. Тэгэхээр энэ боломж одоо ялангуяа 10 жилийн түвшинд 12 жилийн түвшинд тэ ерөнхий боловсролын сургуулийн түвшинд хүүхд болгонд тэгш хүртээмжтэй очдог болосоо гэж би чин сэтгэлээсээ боддیں۔ Тэрний дараа хүүхд бол өөрөө сонголтоо хийгээ явчих болох байхгүй. Тэр хаашаа сурна, гадаадд сурна уу, дотоодд сурна уу гэд энэ нь болохоор тэр хүүхдийн өөрийнх нь хичээл сэтгэлээс нь шалтгаалаад явчих зүйл. Яг энэ дээр нэг асуулт зогоод яг одоо scholarship сонирхоод хөөцөлдөд явж байгаа хүүхдүүд яг хаанаас эхлүүл зүгээр үү? Тийм. Дарааллын хоёлаа хариул. Тийм. Тэгэхээр одоо тэтгэлэг scholarship хөөцөлж байгаа хүүхдүүд дандаа гадагшаа явахыг л хүсэж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн ер нь бол тэгэл 9 дугаар анги тий одоо жишээлбэл 9 дугаар анги 10 дугаар ангиас бэлдэж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Яг тэгэхээр ерөнхий боловсролын үзэж байгаа хичээлийн хажуугаар өөрийгөө одоо хамгийн түрүүнд юунд бэлдэх хэрэгтэй гэх юм бол одоо англи хэлний шалгалтанд бэлдэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Гадаад очиод би тэр хэл дээр нь бүх юм үзэх хичээлээ ойлгоод тий үзэх чадвартай гэдгээ баталж харуулах одоо тэр TOEFL IELTS-ийн шалгалтанд бэлдэх хэрэгтэй. Тэр энэ шалгалтанд бэлтгэхэд өөрөө нэг ганцхан жил эсвэл 3 сар бэлдээд тий хангалттай оноо авах гэж байхгүй тий. Цаг хугацаа маш их шаарддаг учраас ер нь одоо болж үйл эрт ихслэх тусмал сайн гэсэн. Нэгдүгээрт бид нэр аль улсад сурах гэж байгаа орноо сонгоод хилээ сонгоод тэгээд ерөөхдөө бол хилээ бэлдэж эхлэх нэ тий. Ер нь бол тий. Гэхдээ яг би энэ дээр нөгөө ямар зүйл хөгдөв гэхээр нөгөө англи хэлтэй Японд сурах байсан ч гэсэн Солонгос сурах байсан ч гэсэн тий. Тэр нь Япон хэл дээр гэж болно л доо тий. Солонгос ч юм. Гэхдээ англи хэлийг одоо заавал бэлдээд тий ерөөс хизээчүүдийн орхиосоо гэж боддог байхгүй. Яг гэх юм бол энэ дэлхий дээр байгаа одоо нийт бүх тэр мэдээлэл тэр дата бай тий. Одоо жишээлбэл ChatGPT шүү дээ. Одоо ChatGPT ашиглаж байгаа шүү дээ. Ер нь чат энэ үзэж байгаа тий ChatGPT гэрэл тий. Яг зөв шүү дээ. ChatGPT энэ үзэж байгаа бүх хүмүүс ашигладаг байна. Тэгэхээр ChatGPT яагаад айгүй сайн ажиллаж байгаа юм бол тэр чинь дата аюу сайн өгдөө шүү дээ тий. Тэр дата сайн өгөх тусам ChatGPT чамд илүү одоо оновчтой хариулт өгнө шүү дээ. Тэгэхээр тэр их дата мэдээлэл чинь дийлэг нь өөрөө англи хэл дээр байхгүй. Тэгээд одоо тэр боловсролын одоо салбар дээр байгаа материал одоо бүх ном дэвтэр юу гэдэг тэр чинь дийлэг нь англи хэл дээр учраас англи хэлийг бол би зүгээр нэг хэл гэж боддгоо тийм хоёр дахь хэл гэж боддгоо. Энэ англи хэл бол өөрөө чамд ертөнцийг харах цонх тэр гүүр нөхгүй. Тийм учраас англи хэлийг хаанч сурсан хизээж орхиж болохгүй. Тэгэл болж игэл эрт эхлэх хэрэгтэй. Ер нь бол багаас эхлэх тусмаа л тэр боломж олдох тусмаа л чамд давуу тал байна.
За хилээ бэлтлээ. Одоо манай залуучууд бол ер нь айгүй хэлний монголчууд ер нь авьяастай гэдэгт санал нийлэх үү? Би ер нь нийлнэ. Би одоо жишээлбэл яг миний жишээ тий. Яг би нэг амар хэлэнд авьяастай хүн бол биш шүү. За би жишээлбэл хэлэнд дуртай байсан. Одоо ялангуяа их сургууль сурж байхдаа би англи хэл сурч байл. За англи хэл тааж уур сурч байгаа. Тэгээд турк сургууль сурсан болохоор турк хэлүүлээ. Тэгээд би Америкт сурж байхдаа бүр орос, герман хэлийг те бас давхар авч сурдаг байлаа. Тэгээд яг үеийнхаа тэр Америк хүүхдүүд ч юм уу бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад одоо 3 4 хэл нэг зэрэг сурж байхдаа тэ надад ямар ч асуудалгүй те аюу дуртай байлаа. Тэгээд тэр нь бусад хүүхдүүдийг сонсож байгаа ч гэсэн Монгол хэл нь өөрөө монгол хэлний бүтцэн бусад хэлийг ингээд ойлгох гэдэгтэй жоохон давуу тал болдго юм болов уу гэж боддог. Тий. Би бас Америкт сурч ирсэн. Тэгээд манай хэлний би ч нөгөө виз хадгалдаг хэлний сургуулиуд байдаг шүү дээ. Энэ сургуульд их олон жил болсон даа өөр гэдэг. Тэгээд нөгөө монгол оюутнууд ч яг ингээд ангид орж ирээл яг зэрэг эхлээл уусаа айгу хурдан төрөлдөд явцдаг. Тэгээд хар арайны үг ашиглаж мэддэм бил ч зүгээр. Ерөнхийдөө цаана баг мэж идэм юм ингээд явдаг. За тэгээд хэлээ бэлтгэр дараагийн алхам. Дараагийн алхам хэлнийхээ хажуугаар ер нь чинь төлөвлөгөө гаргах хэрэгтэй байгааз. Одоо жишээлбэл за би Америкт те их сургуульд коллежид ингээд одоо 12 дугаар ингээд төгсөөд ормоор байна гэсэн өөртөө одоо зорилго тавь те. За тэгэх юм бол яг нөгөө одоо TOEFL өгөх хэрэгтэй болно те. За TOEFL-ийн хажуугаар одоо тухайн сургуулийн одоо аппликейшнд бэлдэж эхлэх гэсэн үг. Тэгээ тэр аппликейшнд бэлтгэн гэдэг нь за нэг толгож тулгаж байгаа нэг 7 хоногийн дотор те нэг хитэн асуулт эсэйг нь хариулаа биш чинь гэсэн үг биш байхгүй те. Ялангуяа тэр их сургуулийн аппликейшн бол маш олон төрлийн шаардна те. Мэдээж олон төрлийн эсээнүүд шаардна. Тэгээд тэр эсэйг бичих чинь өөрөө маш их цаг хугацаа орно л доо. Эсээ ер нь айгүй хэцүү санагдаад. Ер нь бол би нөгөө тэтгэлэг авч чадаагүй л дээ. Тэр чинь бас яг бэлтжиж тэгээд бас суур мэдлэг боловсролтой хичээлдээ хонц сурдаг байх хэрэгтэй юм билээ байна. Тэгээд бэлдэх хэрэгтэй юм. Тэгээд хамгийн том асуудал нь бол яг миний хувьд бол эсээ бичих байсан. Яг тухайн хэл дээр тухайн сэдвээр. Тэгэхээр эсээ бичихээр энэ аргачлалаас олцвол өөрөө чи ямар хөө эсээ бичижсэн бэ? Тий. Ер нь эсээ нь болохоор яг тэгэхээр одоо жишээлбэл Америкийн ч байдаг одоо хаашаач бид нэр өргөдлөө гэсэн тэр сургуульд аюул олон мянган оюутнууд тий өрсөлдөж байгаа. Тэр чи магадгүй ингээд хэдэн мянган оюутны эсрэг өрсөлдөөд өөрийгөө одоо намайг сонгоо гэж харуулах гэдэг штэ. Тэгэхээр тэр боломж чинь чамд эсэл واخгүй. Тэгэхээр чи одоо ерөөсө чи билүүд юм шүү дээ. Одоо нэг ийм хуудастай. Ерөөсө нэг ийм хуудсан дээр багтаага тий. Тэр олон мянган хүүхд дотроос намайг сонгох ёстой шүү гэж итгүүлэх боломж чинь ерөөсө эсэх واخгүй. Тийм учраас одоо хамгийн сайнсан яадаг вэ гэхээр энэ хэсэг одоо нэг тэр уншиж байгаа хүн бол 30 секунд дотор л уншина шүү дээ. Тэр мянган эсээ уншиж байгаа юм чинь тий. Тэгээ 30 секунд дотор уншаад одоо тэр хүний сэтгэлийн хөдлөлт нь жоохон хүндсэн тийм л байх хэрэгтэй. Жоохон одоо уншингууд хүний одоо эмоц хөдөлдөг шүү дээ. Яг л тийм эсээ бич чадах юм бол маш сайн тий. Эхний хэдэн мөр чухал ах гэдэг тий. Шууд эхний өгүүлбэр чухал болох байхгүй. Эхний өгүүлбэр уншаад энэ хөө гэд одоо хүний анхаарлыг шууд татах хэрэгтэй гэсэн үг байхгүй. За тэгэл нөгөө уншиж дуусаад энэ хүүхдийг би яаж татгалцах юм бэ гэдэг болтол ер нь бичин гэсэн. Тэгэхээр энэ бол ингээд эсээ бичгээд авьяасгүй гэдэг нэг юм байхгүй. Хүүхд болгон тий одоо суралцагч болгон бичих бүрэн боломжтой. Хамгийн гол нь тэр бичиж байгаа тэр сэдвүүн явж байгаа тийм personal буюу тийм хувийн сэдвүүл байдаг юм л та. Одоо миний эсэнүүд бол дандаа хувийн сэдв байсан. Бизнесийн сургалт эсээ бичиж байхдаа би бизнесийн талаар нэг ч дуртахгүй. Хувийн талаар бичээл явж байлаа. Яг тэгэхээр хувийн үнцэг бол өөрөө хизээж давтагдчихгүй. Тэгээ сонирхолтой байдаг. Тэгээ бид нар ч одоо нөгөө хувийн түүх унших эсвэл тийм кино үзэхийг дуртай байдаг шнэ. Тэр хүний түүх гэдэг чинь өөрөө хамгийн сонирхолтой зүйл байхгүй. Тэгэхээр тэрийг л эсээгээрээ гоё харуулах хэрэгтэй. Өөрөө ямар хөө утгатай эсээ бичсэн бэ? Би тэгэл янз бүр эсээ бичээ. Дандаа миний хувийн түүх байсан. Одоо манай ээжийн талаар ч юм уу, аавын талаар ч юм уу тэр тэгэл би одоо high school сурж байхдаа тий одоо тамар цаг энэ одоо хурдан хэлж байгаа юм л та хэлчихсэн. За хэл. Нэг дуу байдаг штэ. Нэг ингэн тэмээний дуу гэдэг нэг байдаг штэ. Тий. Би тэр дуунд айгуу дуртай байсан. Тэр нэг багтаа ингээ гадаад амьдарч явах тэр дуу сонсохоор надад ингээд их хуран бодогдоол тий. Айгуу тийм гоё хэлсэн баггүй. Тэгээ тэр би тэр дууны талаар ингэн тэмээний дууны талаар хэлж Зөв уйсан байна те. Зөө. Тэгэхээр энэ донд бас мэдээллийн чанартай зүйл өргөхөд одоо хүүхдээ
гадагшаа тэтгэлэгт явуулгаад хөөцөлдөж байгаа, төлөвлөж байгаа эцэг эхчүүд болон одоо өөрсдөө ч гадагшаа явж байгаа манай оюутан залуучууд сурагчид маань хамгийн ихний алхам бол та бүхэн боловсрол шинжлэх ухааны яамны вебсайт руу ороод жил болгон зарлагдж байгаа тэтгэлгүүдтэй байнга танилцж байгаарай. За мөн та бүхэн маань scholarship эсэс эдүү цэгэмээр бас орж үзэж байгаарай. Тэгээд бас яг одоо эсэтэй холбоотой эсэ бол маш чухал. Тэгэхээр эсэтэй холбоотой мэдлэгээ эсэ бичих чадвараа сайжруулад ингээд хэлнийхээ мэдлэг дээр манайх анхаараарай гэж хэлье. За ингээд ер нь бол Монгол улсаас хамгийн их тэтгэлэг гардаг орнуудыг бас мэдээлэл хүргэе. Япон улсын тэтгэлэг бол Монгол улсаас маш сайн гардаг. Бүгд найрамдах Солонгос улс болон Оросын холбооны улс, Хятад улсын тэтгэлэг, за мөн Польш, Чех улсын тэтгэлгүүд бол Монголоос айгүй их зарлагддаг. Олон оюутны ийм тоотой байдаг шүү гэж бас хэлмээр байна. За ингээд хоёлаа Америк руу яваад орчё. Ерөнхийдөө тэтгэлгийн талаар жоохон ч гэсэн мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. За хэдэн онд анх Америк улсад очив. Тэгээд тэтгэлэг авсан тэр мэдрэмж хамгийн анх яаж сонсов? Яг тэр үеийн ойлоо буцаад орчие. Тий. Тэр тэтгэлэг анх авна гэдэг нь яг үнийг хэлэхэд надад зүгээр нэг хуудас цааслаа байсан байхгүй. Тэр тэгэхэд би нөгөө Норвегид сурдаг байсан. Тэгээд нөгөө Монгол төр сургууль Улаанбаатарт би 4 жил сурчаад тэгээд Норвегт тийм бас хай скулд тэтгэлэг аваад явжсэн байхгүй. Тэгээд нөгөө Америк руу их сургуульд тэндээсээ шууд өргөдлөө өгөөд тэнцгээр ингээд ийм хоёр хуудас захиа ирсэн. Нэг нь болохоор та тэнцлээ гэсэн тий одоо acceptance letter буюу тий одоо тэнцлээ гэсэн урилгал байхгүй. А нөгөөт нь болохоор одоо нөгөө санхүүгийн хилцээс нь 4 жилийн сургалтын төлбөрийг нийтдэн тэгээд авсан тэтгэлгийн хэмжээг ингээд хүснэгтэр ч их сацсан гэдэг. Тэгээд танд одоо Албаны сургуулиас ийм үнэтэй сургуульд одоо олгож байгаа тэтгэлгийн хэмжээ таны өөрийн чинь гаргах хувь нэгэд ингээд нэг хуудсан дээр хүснэгтэлсэн байдаг байхгүй. За тэр хоёр хуудасаа барьж аваад би буцаад ховдод ирж байгаа. Аав чирд очиж тайлбарлаа шүү дээ тий. Тэгэл 100 ингээд сургуулиа төгсчээл аав чир дээр очиод ингээд тайлбарлаж байгаа чинь тэгээд яг манай аав чир чинь тэрийг сайн ойлгохгүй шүү дээ. Яаж ойлгохгүй тий. Тэгэл би нөгөө англи хэл дээр байгаа хоёр хуудасаа би бүгдийг орчуулж байгаа л тий. Тэгэл манай аав чирийн хамгийн гол асуулт бол яг л тэр байхгүй. Одоо сургалтынхын тэр тэтгэмж төлбөр нь одоо яадаг үлээ гэл тий. Тэгэл тэр тухайн үед миний сурч байсан тэр McAllister College болохоор нэг жилийн одоо бол 2 дахь үнэтэй болсон байлаа нэг $40,000 байсан. Одоо өнөөдөр бол $80,000 болсон байл. Йоо харин тийм амар үнэтэй болсон. Улам үнэтэй болоод байгаа байхгүй Америкийн. Харин тэгжлээ. За тэгээд 4 жил гэхэр чинь $160,000 болж байгаа тийм 40 хүрчүүлэх нь одоо зөвхөн сургалтын төлбөр шүү дээ. Яг энэ бүх юм нь ороод байсан. Сургалтын төлбөр тэгэл яг хармааны мөнгөд нар бол орохгүй шүү дээ тийм. За тэгчээд одоо сургуулиас өгсөн тэтгэлэг нь болохоор яг $40,000 тийм. Тэгэл нэг $160,000 гэхэр чинь манай аав чирийн санаанд одоо миний ч гэсэн санаанд буухгүй шүү дээ. Тэр тийм их мөнгөтэй ямар ч мөнгө байдгийн тийм. Тэгэл манай аав нэг жижигэн тооны машин гаргаж ирээ тэрийгээр ингээд төгрөгөөр шилжүүлнэ шүү дээ. Бид нар чинь төгрөгөөр л ойлгоо шүү дээ. Тэгэл нөгөө $160,000 үржүүлэх төгрөгийн хаашаа одоо хийдэж байсан тэр үед одоо мэдхгүй одоо 2,000 ч юм уу те. Одоо өнөөдөр чи арай 3,500 тахад байх те. Тэгээд үржүүлэхэр чинь нөгөө манай аав жижигэн тооны машин 8 ороод тэр чинь орно нь хөрөхгүй алдаа заадаг хгүй. Тэгээ алдаа заагаа 30 минут оролдож байгаа манай аав сүлдө уурлаад ийм тоо байдгүй юм байна. Наа чи тооны машин дээр болохгүй нэг л те. Тийм хөхтэй тэгэж анх одоо тэгсэн чинь би тэндээ нэрэж тийм болов гэж айгаад. Чи одоо тэр сургуульд очиж үзэг мэдэхгүй шээ. Өөрөө чинь тэтгэлэг бол Монголын боловсролын яамнаас боловсролын сангаас авсан тэтгэлэг зээл бол биш. Яг Америкаас нь сургуулиас нь авсан 100% гадны тэтгэлэг. Би ер нь дандаа гаднаас тэтгэлэг авчихсан. Би Монголоос тэтгэлэг авч үзээгүй. Монголоос би нэг ч төрлийн тэтгэлэг авч үзээгүй юм байна. Дандаа л гаднаас. За Америкт хэдэн онд очив? Анх ямар онгоцны буудал дээр буу? Таньдаг хүн тосч авсан уу? Яасан ийсэн? Би Америкт 2004 оны 8 сард одоо нэг McAllister College гэдэг Minnesota мужийн тэр одоо McAllister College бүтэн тэтгэлэг аваад сурахаар очиж байгаа. 10 жилийн төгсөөл юм ба шүү дээ. Тий. 17 тий. Тэгэл яг л нэг 19 төч үлээдээ тийм л байсан баг. Тэгэл анх Америкт буугаал
одоо би Миннесота мужид анх тэр одоо Сент Пол гэдэг яг Миннеаполис хот гэдэг байдаг юм л та. Миннеаполисын одоо онгоцны бодол дээр буугаал. Тэгсэн чинь манай сургууль хэсэгтээ нэг оюутан ирж тосч авсан. Тэгэхгүй л одоо юугаач мэдгүй те. Ер нь би Америкт буун буудлаа энэ сургууль гэж яг үнэхээр байдаг үлээ гэж өөртөө эргэлзэж ирсэн. Айжсэн. Яг худлаа байх вэ гэдэг айцтай байсан гэсэн байна. Тухайд чи бид нар шиг ингээ фэйсбүүкээр ороод ингэ чинь гэж юм байхгүй шүү дээ. Яхаа мессенжер байсан уу? Яхаа мессенжер хэлсэн байсан баг тийм. Гэхдээ ямар тэр сургуультай чинь мессенжер ярьсан байхгүй шүү дээ. Зөвхөн вебсайт руу ороод нэг гоё вебсайтнаас тийм зураг л үздэг тийм. Тэгэл нэг итгэж өгөхгүй байж ижил. За тэгээд анхны сургуульд очиод ойр зур бол хилтэй очсон баг. Эсэ биш чих твшний хэмжээнд тийм байна гэдэг чинь. За тэгээд анхны тухайд очсон хэдэн монгол оюутан байсан сургууль дээр? Байгаагүй. Би анхны монгол оюутан болж тэнцэж орж ирсэн. Тэгэхээр ямар ч монгол оюутан манай сургуульд байгаа. Урд нь 150 жилийн түүхэндээ байж байгаагүй юм бэл. Тэгээд тэнд тэгээ монголоор ярих хүн байхгүй шүү дээ. Тэгээд би одоо SAT өгсөн. SAT гэдэг нэг одоо англи хэлний шалгалтыг өгсөн. Тэгэхээр тэрүүндээ гайгүй он авсан юм чинь ингээд хичээл хэллээ. Тэгсэн чинь ер нь бол техник семестр миний хамгийн одоо хүн семестр нэг байсан. Нөгөө хичээлээ бас ойлгохгүй. Тэгээд маш хурдан явдаг те. Тэгэл өдөрт бараг шууд ингээл 50 утас уншаал. Тэгэл нэг өдрийн хичээл одоо жишээлбэл те одоо алгасах юм бол тэр 7 хоногт бараг нөхөж авч чадхааргүй тийм их юм болж овоорчдаг. Тэгээ бас scholarship алдах юм л та тийм. Нөгөө scholarship алдах гэдэг одоо жишээлбэл бодлоос бол бүр ингэж ботхосоо хайш. Тэг. Гэхдээ би эхнээсээ сайн сурсан. Тэгээд эхний семестртээ биш бол 4 хичээлийн 3 дээр дөрвөлн дээр нь авч. Шууд мэрэгжлийн хичээлээс эхэлж байгаа юм уу? Үгүй. Ер нь би очиод юу сурахаа мэдээгүй байхгүй. Тэгээд ер нь юуны чиглэлээр сурахаа тодорхойлов. Би 2 дугаар курстээ орж иж тодорхойлсон. Америкийн тэр одоо liberal arts гэж яриад байгаа боловсролын системийн давуу тал нь тэр байхгүй. 1-р 2-р курсынхаа хагас суртал нь ямар чиглэлээр сурахаа те тодорхойлох албатай биш. Тэгэхээр чи одоо эдийн засаг гоё юм болов уу гэж эдийн засгийн 2 анги авч үзээл те. Үгүй энэ ер нь улс төр нь гоё юм биш үү? Эсвэл олон улсын худалдаач гоё юм уу гэл янз бүрийн анги авч үзэж хагаад за үнэхээр эдийн засгийн 3 анги авсан чинь үнэхээр надад таалагдлаа. Тэгэхээр би энүүгээр үнэхээр мэрэгших ёстой байна гэд сонгож болдог. Тэр аягүй том давуу тал байхгүй. Надад бол тэр аягүй таалагдсан. Тэгээд эдийн засгийн чиглэлээр сурч байлаа. Аль хот байсан бэ? Аль маа? Сент Пол, Миннесота. Тэгээд Миннесота мужид Сент Пол юм. Хотын баг төвдөө яг нэг хотын яг төв биш л дээ. Гэхдээ ер нь бол төв хавцаа манай сургууль гэдэг байлаа. Америкийн ихэнх одоо их сургууль коллежийн дандаа хөдөө байдаг шээ. Тийм. Тэгэхээр манайх там хотын төвд байж dry city мэт байдаг шүү дээ. Эсвэл өөр нэг хотын нэг хязгаарт те одоо suburb гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр нь бол бас азтай тий. Хагас үтнээсээ тэр чинь жоохон хот мотор явчихна. Тэр шүү дээ. Тэгэд за залуучдын амьдралыг яриа л да. Монгол оюутан монголоо гэж бараг дуудулдаг байсан уу? Mongolian guy гэд ер нь бол дуудулж ирсэн удаа байгаа. Агүй байгаа л та. Тэгэхдээ яг би гадаад утсан чинь нэг бат найрамл гэж хэлж чадахгүй шүү дээ хэмж тий. Тэгээд Наги гэдэг нэртэй Нагигаар өгдөг л. Яг манай аав ичээр манай найзад ч гэсэн намайг Наги гэлтэй. Манай ээж бол бүр намайг Найги гэж. Тэгэл явж байгаа тэгэл Наги л гэдэг болсон л та тий. Шоудлт руу орсноо 18 9 гэдэг чи эдл үг юм шүү. Тэгээд Америк залуучуудын хаус пари мари тий. Яг Америкийн коллеж болгон чинь бас тэгэл гоё шүү дээ. Тий нэг 5 дахьтаа бас тий. Нэг тэгэж одоо клуб млаб орно гэсэн юм бол байхгүй л тий. Тэгэл дандаа л нэг нэгэдээ очих ч юм уу тий. Эсвэл нэгэд хаус парти хийгээ тий. Тэгээд тэн дээр очих ч юм уу. Тэгээд тийм бол байсан. Гэхдээ нэг тийм олон удаа бол биш тий. Яг нэг ихэд өргөдтүүлсэн баг л. Хотлахаа. Гэхдээ ихэнхдээ дандаа гадаад оюутнуудтай аюу дотно хэлээ тий. Тэгэхээр гадаад оюутнууд бид нар чинь нийлэхээр нэг тийм амар парти хийсээ илүүтэйгээр тий. Зүгээр л нэг нийтээ очиж өрөөл одоо тэгэл
хоорондоо hangout хийдэг л байлаа. Тэгэл гоё юм яриа л те. Movie night Movie хийгээл, sport night night эсвэл нэг Аз хоол хайж болж идэв шүү дээ. Нэг Вьетнам хоолны газар, эсвэл Тайланд, эсвэл Хятад хоолны газар. Монгол хоолны газар дааж хайгаад болов л дээ. Ер нь ховор шүү дээ. Том хотод Монгол гэснээс монголчуудтай хотод руу Шикаготойгоо аягүй ойрхон байсан уу те. Тий, Шикаго манай хамгийн одоо ойрхон хамгийн гоё том хот нь байлаа. Би чинь Чикагод бас байсан. 10-аас 15 тэр үед байсан Америкт. Тэр үед би 15 онд Америкт очиж ирсэн бэ. 10 тийм бай зөрсөн байна байлаа. Яг 10 онд яваад. Монголчуудын шинэ жил мэл монголчуудын баарын дээр очижсэн. Зөв. За, Америкийн амьдрал тиймэрхүү байжээ. Тэгэд яаж явж байгаад Харвардын тэтгэлэг авчваа. Хэдэн онд энэ эхнийхээ сургуулийг төгссөн бэ? Тий. Би нөгөө 10 жил шиг тэр Макалстер коллежийг төгсөөд эдийн засгийн чиглэлээр сурсан л та. Ямар ч гэсэн коллеж би их сайн төгссөн. Эдийн засгийн техникийн одоо шилдэг оюутан ингээл шагналуудыг авч илээ. Тэгээд аваад төгсчихсэн. Тэгээд яг би 1 жил Америкт визээр ажиллачаад тэгээд мэргэжлэрээ Калифорнид очиж ажиллачаад тэгээд би одоо миний ажлын виз гарахгүй Монгол эргэж ирж байсан байхгүй. Тэгэхээр яг нөгөө чамаг нэг 15-аас 15 онд те Шикагод байх чинь би яг тэр үед би Монголд байлаа. Монголд би тэгээд ирээд мэргэжлэрээ нэг 4 жил ажилласан юм аа. За тэр үедээ би одоо миний бэлэг өмөрөдөл байгалсан байхгүй. Тэр болохоор юу гэсэн би Америкт яг тэр одоо Нью-Йоркод те банкнд ажиллахыг бүр амар хүссэн байхгүй. Тэгээд бүх өргөдлөгдлөрөө өгөөд бүгднгээс нь татгалцаар авчихсан. Мэддэг бүх банк руугаа өргөдлөө өгч гэлээ. Бүгднгээс нь татгалцаар авчихлаа. Тэгээд миний яг толгооны ард бол гэт нэг бэлэг том өргөдөл үлдсэн байхгүй. Тэгээд тэрийгээ би хүнд хэлдэг байсан боловч ерөөсөө хийж хаяагүй байхгүй. Тэгээ Монголд ирчээд за тэр мөрөдөл биелэхэд надад ганцхан боломж байгааг л ойлгохгүй. Тэрний үг гэхээр Харвард шиг ч юм уу те том сургуульд магистрийн програмд хэрэг тэнцэж чадах юм бол би тэр ажилд орж чадах магадaltaй байхгүй. Тэгэл ганцхан би Харвардыг боддог юм л та. Тэгэл бэлдэж эхэлсэн Монголд байж байгаа та. Ажиллаж авах хугацаанд би баг 2-3 жил бэлдсэн яг үнэ хэлэхэд. Тэгээ маш олон золиос гаргаж бэлдсэн шүү дээ тэр чинь. Тэгэхээр яг үнэ хэлэхэд тэгээ Харвардд ч юм уу тийм амархан тэнцчихгүй тийм азар тэнцэн гэж юм байдаггүй. Чи яг л одоо шалгуурыг хангасан байх хэвээр. Тэн дээр бол ямар ч одоо манайх шиг те нэг аав ээж нь мундаг хүн уцстаад нэг сайд дарахан те тэг өөрийнхөө хүүхдийг тэнцүүлээ тийм байхгүй шүү дээ. Америкийн тэр надад гоё таалагддаг байхгүй. За ингээд за баярлаа. Ингээд эрхэм мөндөд сонсогчдоо Улаанбаатар хотын 88.8 радио, Эрдэнэтийн дуу хоолой радио, Дархны эхлэл радиог сонсож байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Өнөөдөр Жошуагийн подкастыг та бүхэн сонсож байна. Улсын хурлын гишүүн Бат Найрамдал манай студиуд хүрэлцэн ирсэн байна. Бид хоёр маш олон сэдвийн талаар Америк дахь Монгол оюутны амьдрал, за мөн scholarship хэрхэн авах вэ, тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ, аргачлалуудыг хуваалцж байна. За мөн одоо залуу үеэ төлөөлсөн одоо нийгмийн ёс суртахуун, соёл энэ талаар бид нэр өнөөдөр ярилцах болно. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийг ивентгэж байгаа гэрлүүгээ цэгийн мэн орон нутгийн хөгжлийг дэмжицгээе. За Америкийн амьдрал нэг тиймэрхүү байж. За Монголдо эргээд ирсэн. Монголдо эргэж ирээд яг хамгийн сүүлд finally яг хизээ ирсэн Харвардд төгсөөд. Хэдэн онд нөөж ирсэн? 17 оны төгсгөлөөр лөө. Тий. Тэгэхдээ ирэхээс өмнө би Монгол руу ирэхэд шийдчихэд тэнд нэг ажилласаа гараад тий. Би чинь баг нэг энийхээ бол яригддаг хөхтэй нэг баг 6 сар хасчил backpacking гэдэг шүү дээ тий. Үргэлжтэй аялал хийж дэлхийгээр нэлээд явсан тий. Ер нь баг 5 хил хаслаа явсан. Тэгж яваад хар чинь айгүй турдаг баг. Анх удаага тэгж амар турж үзсэн. Тэр ажиллаар явуулсан уу? Би нөгөө онлайн подкастын сонсогчид бол мэдж байгаа. Бид нэр бол мэдээд тэр ихэнх та урч бас сайн явах юм а тий. Ялангуяа нэлээ бас явсан тий. Тэгээд хэдэн орноор яв? Хэдэн орноор яв гэж орноор. Тухайн үедээ хийдвэлээ. Би нэг бараг 20 орноор гэсэн баха. Тэр чинь тэгээд үргэлжтэй аялал болохоор явж байгаа л тий. Тэгэл нэг 7 хоног нэг оронд байдаг ч юм эсвэл нэг таалагдах юм бол удаал. Тэгэл за
өглөө босоод за дараагийн орлого яваа гэл явчихдаг байлаа шүү дээ. Хасчил нэг тэгэж өстой зөнгөөрөө тэнж үзсэн. Яаж өөрийгөө спонсорлсон? Уу яг тэгээд би ч одоо банкер байсан болохоор тэр асуудал гэлээ. Гадны банкнд ажиллаж байсан тийм. Ямар банкнд ажиллаж? American банкнд Bank of America. Банк вау. Нью-Йоркийн Америк хамгийн том банк гэж байна шүү дээ. Тэгээд хамгийн том банкуд энэ тийм. Хамгийн Bank of America чинь ясмэн дээр би сайхан нэг Чикагод маш том салбар. Тийм Чикагод аягүй том салбар. Чикагоор их хэрэгтэй. Манай найз Мишель гээд найз Chase банкнд ажилладаг байхгүй ажиллаж ирсэн. Тэгээ ер нь монголчууд одоо аягүй их банкнд ажиллаж байна. Хуульч хийж мэрэгчлэрээ ер нь Америкт гадаадад ялангуяа Америкт амьдардаг монголчуудыг ер нь ингээд нэг хар ажил хийдэг гэж бодох гээд байдаг үе өнгөрцөн те. Одоо ихэнх нь нөгөө 10 настайдаа Америкт очсон хүүхдүүд чинь 30 таа болсон байгаа шүү дээ. Тэгээд салбарт тийм. Мэрэгчлэр ажиллаад гоё амьдарч байгаа монголчууд бол байгаа. Тэгэд манай тэр банк чинь нөгөө одоо чи өөрөө мэднэ Америкийн одоо хаасаагүй байдаг банк шүү дээ тийм. Тэгээд би нөгөө яахгүй тэр банкнд ажилд орчоод тэр чи одоо нийтдээ өөрөө тэр банк чи өөрөө бараг 150 мянга ажилчтай байхгүй. Тэгээ нөгөө одоо дотоод сүлжээгээр орж байгаа нөгөө хүмүүсийг хайж болдог байхгүй тийм. Тэгэл янз бүрийн юугаар нэрээр тийм янз бүрийн юугаар. Тэгээ би янз бүрээр би монгол хүн хайгаад тийм. Өөр монгол хүн энэ банкнд байна уугүй гэвэл хайж гэдэг чи тийм. Би тэгээ ерөөсөө олж чадаагүй. Тэгээд нэг яг гоо тэр систем нь болохоор одоо иргэншлэр байдаггүй болохоор тий хайхад жоо хүнд гэсэн л та. Гэхдээ тэгэл хамгийн түгээмэл нэрээр тий одоо жишээлбэл бат гэж үзээл дорж гэж үзээл тий. Тэг янз бүр хайсан. Тэг Bank of America би ингэж уншиж байсан байна. Анх ерөөсөө банкнууд зөвхөн баячуудад л үйлчлдэг санхүүгийн байгууллага байсан. Тэгсэн чинь Bank of America анх одоо яг нөгөө дундаж давхаргаад энгийн хүмүүстэй л олгож эхлээд тэр чинь бүр Италийн юу хвчлээ. Италийн иммигрантууд үүсгэсэн. Тий, Италийн иммигрантууд үүсгэсэн. Калифорнид үүсгэж. Тий, тэгээд тэр хөтөлбөр нь аюулсаа хэрэгжээд одоо Америк хамгийн том болсон байгаа. Ер нь яг зөв. Дээр үед яг тэр банк гэдэг чинь зөвхөн одоо баян хүмүүсийн мөнгийг хадгалдаг ч юм уу. Тэг яг нэг тим үйлчилгээл гэж энгийн хүмүүс банкнд үйлчлүүлнэ гэж юм байдаггүйсэн. Тэр үедээ яг зөв нөгөө Италийн иммигрантууд Америкт очиод одоо тариалахтаа тий одоо шаардлагатай санхүүгийн одоо үйлчлэгээ авах тийм банк тусна нэгээл тэгэл тэр нь томорсоор яваад одоо дэлхийн хамгийн том банк найдаг болсон. Энэ Америкт ер нь Итали хүмүүсийн нөлөөлөл айгүй ихтэй. Ер нь гоё ресторан, зочид боолч гэдэг юм том бизнесүүдийг Италичууд айгүй их үүсгэсэн. Тэгээд ингэж урт хугацаанд гоё авч явдаг гэр бүлээр. Ер нь Америк чинь тэгэл цагаачтай л байна. Бүгд цагаачтай. Монголчууд одоо энэ еврейчүүдээс, италичуудаас Америкт одоо амжилттай явж байгаа энэ улс орнуудаас Америк гэдэг чинь ерөөсөө жижигүүлсэн дэлхий шүү дээ, тийм. Монголчууд ер нь юуг сурвал одоо ямар үлгэр жишээ авбал зүгээр бол гэж өөрөө бодож байсан. Америкээс үү, тийм. Бусад орнуудаас, тийм. үндэстэнгүүдээс, тийм. Тэгэхээр яг зүйл дээр Америк чинь яг нэг жижиг дэлхий шиг тийм. Өөрөө баг нэг төв шахав шүү дээ. Өөрөө ганцхан орон мөртлөө төв тэр чигээр баг төв. Тэгээд ер нь яг уу би миний хувьд бол би Европт амьдарч үзлээ, Америкт амьдарч үзлээ, Австралид амьдарч үзлээ тийм. 3 твд амьдарч сурч янз бүрэл үзлээ. Тэгээд ер нь тэр хөгжлийн нууцсан ч гэдэг юм уу тэр нь дандаа явж дандаа боловсрал болж таад байгаа байхгүй. Яалтчгүй боловсралтай. Тэгэхээр боловсрал руу хин илүү хөрөнгө оруулж чадна те. Тэгэл тэр орнд урт хугацаанд асуудлуудыг шийдэх боловсон хүчтэй бэлдээд авчиж байгаа байхгүй. Тэрнээс биш асуудлууд бол бид нар ямар ч оронд байнга тулгардаг байдаг зүйл байхгүй. Тэгэхээр тэрний шийдлийг нь дандаа илүү боловсролоос гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр ер нь одоо жишээлбэл Монгол улсын би ирээдүйд ч гэсэн өөрөө боловсрол гэж бодож. Тэгээд биднэрт бас нэг том давуу тал байгаа шүү дээ. Миний итгэл үнэмшил бол Монгол залуучууд те одоо оюуны чадвараараа тест энэ нэрээ хаанч дутхгүй. За тэрийг өстө баттай хэлж чадчих шүү дээ. Тэгээд тэрний үгс үг гэхтэй маш том их өгөгдлөө байхгүй. Тэр өгөгдлийг те жохон боловсрол руу чиглүүлэхэд хаач учраа алдсан явж идэг те. Хааж учраа. Би ер нь гадны орнд ингэ явж нэг мяарцсан явж байгаа монгол хүнийг хараад гайгүй дандаа л цэмбий зурж байгаа. Яаж игээд те одоо тухайн одоо
Тэ байдалтай бүр дасан зогцоо тэрнээс уучраа олоод тэрнийг өөрийнхөө амьдралдаа эргээр шийдэл явцдаг байхгүй. Харин тэгэхээр тэр чадвар бол үнэхээр байдаг юм билээ шүү. Тэгээд тойлоо төрж байгаа яриаг үргэлжлүүлээ. Америкт бол нэлээд удаан амьдарсан байна. Нийтдээ хэдэн жил амьдарсан байна? Америкт бүр нэг 10 хэдэн жил амьдарсан. 10 гаруй жил. За аялж явж байхдаа 20 гаруй орноор аялахдаа ямар орнуудад нэлээд орн удаж яг нэг юм миний бодлоор аялах нэг 7 хоног аялын хөтөлбөрөөр аялах бол яг аялал биш юм virtual аялал шиг санагдаад байна. Яг ингээд нэг юм 5 star зочид буугаал те нэг хүн тосч аваад ингээд нэг юм яг мэдрэхгүй байгаа юм шиг яг нэг сар 2 сар 3 сар ингээд амьдрахаар тухайн орны хүмүүстэй танилцах жаахан зовлонгийн жоохон ч гэсэн хамгийн багадаа сараас дээш хугацаанд амьдрах хэрэгтэй байдаг те. Тэгэхээр өөрөө ч яг энэ experience-үүдээр туулсан орнуудаас хотуудаас хамгийн сэтгэлд үлдсэн юм хотуудыг нэр. Би Латин Америк тип биш үү те. Одоо Өмнөд Америк тивд би баг 4 сар болсон байхгүй. Тэгэхээр чинь Өмнөд Америкийг одоо хөндлөн голд явсан. Тэгтээ тэгж явахдаа би нэг ч өдөр буудалд ханж үзээгүй. Яасан Airbnb дэс юм уу? Airbnb ч үү. Тэр чинь нөгөө одоо хостел гэж байгаа шүү дээ. Тэгээ хостел дандаа нөгөө тий яг л нат шиг тий ингээл үүргэвч өгсөн залуучуудын буудаг тий өдөрт тэр чинь $10 л үнэтэй байхгүй. Одоо ковидээс хойш өмнө үн өссөн л байна л та. Гэхдээ тэр үед бол би өдөрт нэг тэр хостел нь бол тий одоо нэг өрөөнд чинь ингээл баг одоо тий 10-аад ор тавьсан биш. Тэгэл дандаа залуучууд тий. Тэгээ яг нэг тиймэрхүү одоо баг 4 сар аялсан. Тэгээ тэр дундаа одоо миний жишээл яг сар яг л чиний зөвлөлтөө сараас дээш болж тэр оронд яг ингээд жинхэнэ мэдрээ те Аргентин байна, Перу байна, Бразил байна. Энэ гурав орнд би баг сар болсон баг шүү. Тэгээд тэр орнууд чинь өөрөө Бразил, Аргентин хоёр ч өөрөө улсын төв байгаа байхгүй. Маш том газар болдог та. Тэгээд газар нутгийн соёл ингээд бүх юм нэг шал өөр те. Тэгэхээр үнэхээр одоо сэтгэл үлдээсэн. Тэгээд дээрэс нь одоо аялал гэдэг чинь явж байгаа. Тэгээд нэг шинэ юм үцгээс илүүтэйгээр шинэ юмд те одоо өөрийгөө илүү олж таних л аялал. Шинэ юмд өөрийгөө сориод байгаа та. Тэр нь бол тийм л юм байна. Бразил ч аягүй үндх газар одоо нэг шүү дээ ер нь те. Ер нь аяллалын үед яаж өөрийнхөө safety-г хангаж өөрийгөө яаж бэлддэг вэ? Ер нь барыг тийм. Чамдаатай явах уу, үргэлжтэй явах уу? Гэхдээ ер нь тэг чамдам байхгүй шүү дээ. Надад ингээд одоо шууд ингээд нэг том ингээд backpack буюу үргэлжлээд. Тэгээ миний үргэлжийн дотор яг л нэг 3 ширхэг одоо 3 ширхэг аимс те 3 ширхэг өмд тэгээ 3 ширхэг подолк. Тэгээ подолк нэг 4 байдیں۔ Тэгэл нэг 2 төрлийн гутал те. Тэгэл нэг яг тиймэрхүүл зүйлтэй. Тэгээд энэ яг минийх 16 кг байдаг. Бүх юм нийлээд 16 кг. 16-аас илүү гарахаар би нөгөө онгоцоор явахд ч юм уу те илүү л мөнгө төлчих гээд байгаа байхгүй. Тэгэл нөгөө миний компьютер тэгэл зураг те одоо нөгөө зургийн аппарат те. Тэгээ гар утас гэл яг эдгээр чинь нийлээ 16 кг. 16 кг-аас илүү авч явж болохгүй те. Хаягдана замдаа угаасаа. Тэгэхээр яг л нэг тийм нэг ганцхан зүгтэй. Тийм болохоор чинь хаашаа ч магадгүй би ингээд гинт өглөө босол за одоо биш дараагийн хот руу явах гэл явчихдаг гэсэн байхгүй. Аль бол авсаархан явах юм байна. Наад ч гэхдээ бүр яг хүм болгоны баг мөрөөддөг зүйлүүд энийг шүү дээ. Ер нь ямар төлөвлөгөөгүй зүгээр ингээд те хүссэн хүнтэй хилтэй ингээд жоохон каштай хүссэн орнд руугаа ингээд аялаад те хүсэх юм бол тэр хоттой хэд ч хонж болно. Яг тэр далайн ирэг дээр хэрч удаан байж болно те. Тэгэл тухайн улстай очиж байгаа л тэгэл одоо яг ингээд тухайн ер нь явж дандаа нэг тэр орондоо нэг тухайн орнд нэг хэдэн залуустайтай танилцал найзлал нөгөөдөл нь ингээд надад ингээ хотоо танилцуулаад үзүүлээд ингээд агуу гоё явчихдаг. Яг тэр нь гэхдээ ямар ч төлөвлөгөө юу байхгүй зүгээр бараг л автобусны буудлын дээр уулзаал те харилцаал. Ер нь тэгээд орон болгоныг ингээд харж байгаа гэсэн хүн бол хүнлээд байхгүй те. Тэгээд яг адилхан. Надад биш нэг бид нар бол хаана ямар ч ялгаагүй адилхан кино үзээд өссөн байл шүү. Адилхан дуу сонсоод ер нь бол яг дэлхийн нийтээр бид нар чи яг энэ Европ энэ залуучууд Азиуд чи бүгдээ л адилхан Фрэнцээ үзэл Backstreet Boys Eminem сонсоод тэгээд яг тийм л юм байна. Тэгээд яг аюулгүй байдал талаасаа яг үнэлээд надад би жишээлбэл ингэж аялж байхдаа боддоо. Би Латин Америкт 4 сар аялгаад байна шүү дээ. Би нэг ч удаа гүйлгээгүй заа. Нэг ч удаа хоолны урдлага аваагүй. Тэгэн гото Монгол дээрээ 7 хоног хоолны урдлага авчихсан. Тэгэхээр яг safety талаас бол ямар ч асуудал байсан. Би тэнд чинь явж байхдаа тэг үнэтэй ресторанд орохгүй шүү дээ. Дандаа л
хаана одоо хамгийн одоо хүмүүсийн тэр улсын хүмүүсийн ордохгүй хаан зэн тийшээ ор те. Тэгээд тэгэхээр ямар ч асуудал байхгүйсэн. Тэгээд Бразилийн нөгөө Рио де Жанейрод нэг сарлахгүй юу. Тэгсэн чинь яг тэр аюулгүй байдлаасаа тэгээд гадаа ингээл нэгцэн шүрээтэй л шүү. Гадаа биш үү тэгээд буутаа цэргүүд ингээл хаяа энэ тэнд харагдаад идэгсэн байхгүй. Энэ улсын угаасаа л байдаг юм байна да гэж ухааны бодол огтоохгүй явсан байхгүй. Тэгсэн чинь дараа нь ёсныхаа дараа ойлгож байгаа. Ёсныхаа дараа мэдээ уншижсэн чинь нөгөө Рио де Жанейро чинь нөгөө куп буюу те одоо нэг цэргийн хамгаалтанд орцсон үе дээр очиж амьдэрсэн байгаа байхгүй. Тэрийг өөрөө мэдээгүй нас. Мэдээгүй явсаар бол таарсан. Тэгээд гэхдээ үнэхээр гоё юмсад байна шүү. Ер нь амьдралыг те амар одоо тамшаач те enjoy гэж амьдрдаг хүмүүс л бразилчууд бол. Би надад чинь нэг юм анзаарсан. Ийм аюултай заяа. Аль бол тийм аюултай хотууд, аюултай орон, аюултай гэгдэж байгаа орнууд, аюултай гэж байгаа газрууд дээ шүү дээ. Тэр нөгөө локейшн дээр байгаа шүү дээ, тэр бүс яг үндэ хамгийн жинхэнэ амьдрал буцалж идэх газрууд байт юм л шүү дээ. Яг хүмүүс нь яг жинхэнэ яг юм хурамч хүмүүс байхгүй. Яг л ингээл амьдарч байгаа. Тэр чинь хоорондоо үргэж байгаа, маргалж байгаа, ингэж байгаа. Гадны хүмүүсийг баг хараад таньж идэг юм уу те. Би чинь Чикагогийн South Side-д амьдарч байсан. Баг 5 жил яасан гэхээр амар инээдтэй. Би анх Америкт буугаад ерөөсө тосох хүн байгаагүй. Жаахан тосох хүн байсан юм. Тэний тосгоо Нью-Йоркд хийлгүү. Би жаахан удаад хийлгүү. Яг нэг юм дундаж Монгол. Тэгэл очиод нэг юм үйлбэрүүд ингээд жижигхэн дэвтэр дээр үйлбэрээр нь цээжилдэг байхгүй би. Тэгээд шууд онгоцны буудлын дээр буугаад заа одоо яах вэ? $2000 эндээ таньдаг хүн байхгүй. Тэгэж хэлж ирсэн аахгүй. Тэгээ ер нь ингээд тэгэл яг Монголд хүн амьдгүй аргатай очроо олжлоо юм л да. Тэгэл яг арай Вашингтон DC-д ч очиж үзлээ, явж үзлээ. Тэгээд арай нэг монгол хүмүүс амьдарч байгаа газар нь бол надад Чикаго санагцсан. Бид нар амьдрахын тулд ажил хэрэгтэй. Ажлын олд зарай ихтэй Чикаго байсан байхгүй. За тэгээд Чикагод очлоо. Чикаго одоо Craigslist дээр амьдрах байраа ингээд хайдаг штеп бид нэр. Тэгээд ингээд харсан чи яг нэг нуурын ирэг дээр. Вау, окей. Нуур нь бичгийн нуурч амар тоончтой баг талаа шиг штеп тий. За нуурын ирэг дээр юм байна. Айгу гоё байр юм байна. Тэгээд даунтаунтайгаа ойрхон юм байна. 1.5 майл алхаад баг явчих юм байна. Тэгсэн мөртлөө үнэ айгу боломж юм байхгүй. Тэгэхээр нөгөө байрыг чинь ингээл очиж уулзаад таалагдал гэрээ гэж жилээр депозитын төлөөл орчихгүй юу. Тэгсэн чи харуудынх нь оролт орчих. Юу ч мэдэхгүй 10 бас 20 настай жоохон босоо. Тэгэл тэндээ тэгэл дасаал амьдэрсэн юм л та. Тэгээд яг тэгэл амьдрал сүултээ ингээд тэрэндээ тасцсан дараа жил нөөе гэж бодож исэн ч гэсэн тэгэл гой санагдал тэндээ байсан юм байна. Тэгээд би ингээд ойлгоход аль болох өөрийгөө асуудлаас хол байлгах хэрэгтэй. Гадны орнуудад эвгүй дүүргүүдэд санаандгүй буучих юм бол асуудлаас өөрийгөө хол байлга. Тэгээд ер нь дунд нь яг адилхан үйлдэл хийгээл яг нэг нь юм шиг явцсан байх тал тэгэл гайгүй мөлөө дээ. Харин тийм. За аялал үргэлжлүүлээд дараагийн хуудасаа эргүүлээ. За Монголд ирсэн улс төрийн карьераа эхлүүлээд ингээд одоо бүр улс төрч болцсон явж байгаа. Тэгэхээр энэ замнал руу яагаад орчих вэ? Би улс төрч болно гэж хэлж төсөөлж байгааг л байхгүй. За гэхдээ Австралид ажиллаж байгаад ажилласаа гараад зөвхөн миний шийдсэн болохоор би зүгээр их орондоо эргэж ирэх хэрэгтэй юм байна л гэдэг шийдэл байсан. Очоод яг юу хийх нь одоо надад дараагийн асуудал тэр ямар одоо шийдлэхүү Монгол бууж илээ. Ажлын байрны саналгүй юу хийж байгааг нь ойлгомжгүй. Гэхдээ нэг happy хүн те их орондоо эргэж ирж байгаа юм л та 6 сар үргэлжтэй аялдсан те. Тэг яг нэг 16 кг-тайгаа л буучлаа шүү дээ. Мөнгөгүй болцсон. Харин ер нь бол тий. За тэгэл яг уу Монголд ирчээд одоо ялангуяа би одоо чи ч бас тэгжсэн баг л та нэг Монголд ирчээд ингэчгийнсэн тэгхийнсэн ингээл бөөн бодолтой Монголд ирж байгаа шүү дээ тий. Энийг ингээл өөрчлөлт нь өөрийнхөө нэмрийг оруулж хаасан ингээл тий. Тэгээ тэр хүсэл эрмэлзэл яалтчгүй явсаар гал улс төрлөө нэг мэдсэн чинь тий одоо яг эхлээд улс төрхөөс илүү policy making буюу бодлого тодорхойлоход тий оролцоо хийсэн л та. Одоо шийдэл яг би нэг тэр талаар ч гэсэн янз бүрийн ангид авч яасан тэр талаар бас ном уншиж яасан болохоор тий одоо бодлого дээр ийм өөрчлөлт хийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй, ийм алдаа гаргаж болохгүй, энэ алдаанаас суралцах хэрэгтэй. Эсвэл
ер нь манай хөгжиж байгаа иймэрхүү орнууд те ийм чиглэлээр явдаг ч юм уу те. Гэл зөндөө техник хичээлдээр уншиж байсан, зөндөө өөрийнхөө сонирхлоор уншиж байсан номнуудаас явсараа policy maker болчихж байгаа. Одоо бодлого тодорхойлох. Тэгэл тэр нэг мэдсэн чи явж байгаа л та. Боловсрлоороо дамжаад орсон юм байна те улс төрийн сонирхол. Ер нь бол тийм. Тэрнээс би улс төрч болно ч юм уу яг тэр намын сонголт бол тэгэл одоо хүний л асуудал. Би тэр яг нам гэхээс илүүтэйгээр бараг л тухайн үед бид нэг Харвардаас сурж байхдаа бид нар чинь бараг 7-8 монголчууд хамтдаа сурдаг байлаа. Тэгээ Харвардын түүхэнд бараг анх удаага ийм олон монголчууд зэрэг төгсөж исэн ганцхан тохиолдол юм шиг байна. Тэгэл тэр хүмүүс бүгдээрээ тэгэл бидний танил хүмүүс байлаа. Хийх юм. Одоо энэ ерөнхийсэдээс хэсвэлэл байгаа. Хоёрд нь та хамт байсан тийм. Хоёрд нь ерөнхийсэд тухайн үед тэгэл ойтол байсан. Тийм л байна шүү дээ. Ерөнхийсэд болно гэж бодохгүй те. Нийлээ шоудж ирсэн. Нийлэл шоуддаг л шүү дээ. Нийлэл Монгол оюутнууд явахдаа нийлэл за одоо ярээр орж ийна. Хавтахтаа уулзаал те. Гэтэ яг бид нар нөгөө тэнд нөгөө Харвардд дах чинь нөгөө монголчууд бид нар чинь 7-8 үлээ. Тэгэхээр тэр хідээ нөгөө одоо бүгдээр ингээ тгий гэдэг нь жоо биесэн бохгүй. Яг тэгэхээр би нөгөө арай жоо удцсан гэх юм те. Тэгэл бүгдээр өнөөдөр тэмдэглэл үзүүлээ. Уулзсан шүү аа те. Тэгэл нэг Джон Харвард гэдэг нэг одоо паб байдаг. Тэгэл тэнд л их уулздаг байсан. Тэгэл Харвард ч Бостонд байдаг те. Тий, Бостонд. Бостны одоо Бостон дотор нэг Кембриж гэдэг жижиг хотод нь те. Тэгэл яг тэр чин дундуур нэгэд Чарльз гол урсдаг. Яг тэр голын хөвөнд л идэг л та. Тэгэл яг л Монгол оюутнууд ч тэгэл хаануудын хамтдаа уулзаад дэмдэмэндээ тэгэл явж байгаа шүү дээ. Тэгэл их уулздаг байлаа. Тэгэл би чинь нөгөө 2 жилийн програм болохоор эхний жилээ хийсэн 2 дахь жил дээр нь бахан монголчууд ирэхгүй юу. Тэ одоо жишээлбэл одоо тэр үед чи алтар сайхан солонгоо уянгаа гэд доктор хийжсэн төсвөө байсан гэл. Тэгээд зөндөө олол болчихж байгаа. Тэгээд оюурд нь би идрээ гэл. Тэгээд бид эднийг нөгөө хичээлний эхлэх чад нэг гэртээ өрөхгүй юу. Нөгөө сургуулиасаа нэг кампустаас жоохон ойролцоо нэг газар би нэг одоо байрт төсөлсөн. Бард метод амьддаг байсан юм шиг ланаар. Дотор ойронд бол амьддаг байсан. Эхний жилдээ дотор ойронд амьдарчаад 2 дахь жилдээ нөгөө гарцсан байхгүй. Тэгэл манай ихч надтай хамт байсан. Тэгсэн чи манай ихч амир хөөрхөн бялуу хийцэн. Дээр нь Харвард веб бичсэн. Тэгээ бууцаа хийцэн. Бууц нийслэл салаадаа хийцэн те. Бүрээ Монгол бэлэг тэмдэгтэй тэр бууц нийслэл салаад бол тэр нь бол тийм монголчууд зурж байгаа бууц нийслэл салаад бол болохгүй шүү. Жагалтай галаад бол зөө. Тэгээ бас цөөнтэй заа. Үйлж сүтээ цаа дууссан. Тий харин яаж хийж байгаа сүтээ байсан. Хийцтэй хаан сүтээ цаа олцсон байдаг те. Сүтээ цаа. Огт манай их чи сүтээ цаа чадсан заа. Тэгэл нөгөөдөлөө цуглуулаад тэгэл бид нар хоорондоо их нийлдэг болж байжлаа тийм. Тэгэл тэд нартэйгээ хамтдаа одоо Монголд ирэл тэгэл хамтдаа нэг явж байгаа шүү дээ. Явж байгаа. Тийм ээ одоо ойлгочлаа. Ерөөдөө найз нөхдийн хүрээлж төрсэн тэ боловсрол сонгож байгаа хичээлүүд яг ингээд нөгөө юм мэдэх боловсрох чинь өөрөө яг юм рагээ тоглоом тоглож ирсэн ингээ газар Бидгүй газар нэгэд яг тэрнтэй адилхан юм билээ. Ер нь бол тийм. Нийлүүлээд ингэсэн чинь ийм газрын зураг байсан юм уу? Энд нь ингээ хөгжижсэн юм гэдэг шиг юм биш. Тэр хүний амьдрал чинь өөрөө бас таашгүй учраас тийм гарч ирсэн боломжийг хамгийн гол нь тэгэл өөртөө тэгээд ашиглах л айгүй чухал юм шиг л байлаа л да. За ингээд Joshua's podcast-ыг үзэж байгаа, сонсож байгаа нийт Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Ингээд өнөөдрийн маань дугаарт Улсын хурлын гишүүн Батнайрамдал онлог подкастын хөтлөгч Наги маань оролцож байна. За ингээд аялаа жоохон онлог подкастын талаар ярил л да. Яг одоо өөрөө ч бас энэ ярилцлагыг өөрөө чинь энэ номыг бол яг онлог подкастаар дамжуулж би ингэж ер нь бол өөрөө чинь талаар анх мэдээлэлтэй болсон аахгүй. Ягаад чи нэг юм дотн болцсон. Дэги тэгшээ Наги 3 бол их дотн болцсон. Тэгшийг би ямар хүн байд юм бол да гэж юм байна. Кул санагдаад. За тэгээд энэ бүхэлдээ 180 хэдэн ном. Тэгээд зарим тохиолдолд нэг номыг унших гэж би баг амар удахгүй яг үндэ. Би яг ном уншдаг төрлийн хүн биш юм билээ honestly. Тэнгүүд яаж ийм ойр ойрхон баг 7 хоногт нэг дугаар хийгээд байсан юм зү тэ. Тэгтээ тэ 2-7 хоногт нэг дугаар. Тэгэхээр чи нэг номыг яаж 2-7 хоногт уншаад тэгээд чи англиар уншиж байгаа. Тэгээд имхлээд яг хэрэгтэй зүйлийг нэг цагт багтааж ярина гэдэг чинь бүр
яг юм нөгөө семестрийн ажлууч санагдаад байна. Тэгээд яа энэ хурдан уншдаг арга онлог подкастлд хизээ оров. Тэгээд энэ ном унших аргачлалаас авалцчих. Тэг яг л бас нэг тэгж эхэлж байлаа тийм. Эхэлж байхдаа бас л тэгэл нөгөө ном унших гэж тэгээд бид нар чи хоошин тавьсаар байгаа тэгээд хугацаа алдаад байдаг тийм. Тэгээд бид нар 2-7 хоног тутам нэг ном гаргая шүү гэдэг өөрсдөө амлалт өгчихгүй. Тэгэхээр ингээд уншихаас өөр аргагүй болчих. Тэгээ хурдан хугацаанд тийм. Өөрөг хариуцлага тавьчихын тийм. End day тавих гэдэг тийм. Дедлайн тавьчих байгаа байхгүй. Тэгээд яг үгүй хинтээ тэгээд амаргүй лсэн л та. Тэгээд дандаа завгүй ажиллаж байгаа хүмүүс байсан тийм. Манай хоёр ч хоёлаа Японд бөөн завгүй хүмүүс, би ч Австралид бөөн завгүй хүмүүс тийм. Тэгээд тэгээд сурч штэ тэгээд ер нь амьдралын хэм маяг болчихж байгаа юм л та. Тэгээд ном уншихад нөгөө аюу олон давтамжтай ирдэг асуулт нь ном яаж хурдан унших вэ гэх тээ. Тэгээд одоо тэрний шорткат нь юу вэ гэх тээ. Шорткат гэж юм байхгүй шүү дээ. Зүгээр л тэр номыг одоо болж өгвөл нэг суудлал дээр ч юм уу тээ. Эсвэл хоёр угаагаад тэг гяс унших. Өөрөө нүдээр уншиж гин үү, амаараа уншиж гин үү, өөртөө уншиж өгч уншиж гин үү нүдээрээ. Яг нүдээр уншина л та. Ингээл нүдээр уншина. Тэгтээ нөгөө алгасаж ч юм уу эсвэл нэг эхний нэг нь уншаад тэгээд доотлыг уншдаг тийм худлаа шүү. Тэг бүгдийг л уншина шүү дээ. Тэгэхгүй бол ойлгохгүй шүү дээ. Тэг бүгдийг нь уншина. Тэг хамгийн гол нь нөгөө айгүй тийм төвлөрч сурдаг юм байл л дээ. Ер нь явж энэ подкастаас одоо подкастыг баг 8 жил хийснээр бид гурав өөрсдөө гуруулаад маш их зүйлийг олж авч өөрсдөө маш их хөгжиж чадсан. Тэг яг энэ хамгийн гол нь тэр боловсролын хамгийн том давуу тал нь тэр байхгүй. Ганцаараа биш хэдэн мянгуулаа хөгжих маш том боломж байхгүй. Тэгээд яг одоо ном унших бол нэг тийм асуудал юусаа биш болчихж байгаа. Хурдан уншиж чинь тэгээд уншиж байхдаа нөгөө гол юмнуудаа би чинь одоо Kindle дээр уншин тий. Kindle дээр чинь тэгээ хайлайт хийгээд явчихдаг байхгүй. Тэгээд шууд одоо тодруулаад тэгэл тодруулснаа шууд уншиж дууссан готаа компьютер руу Excel руу оруулаад тэгэл тэрнээсээ би шууд нөгөө 2 цаг суугаад одоо миний тэмдэглэл гарч шээ 30 удаас тэмдэглэл гарч. Тэгэл 30 удаас тэмдэглэлээ хараад шууд 1 цагийн яриа болчихдог байхгүй. Бид нар ч ямар тэрийг мэдээлэл гэж юм байхгүй шүү. Аваад тэр чигээр ингээл бичдэг. Ганц нэг номнууд нь мэдээж бүхэдд 180 номноос миний уншижсэн номнууд гарч ирж исэн. Гэхдээ зарим нь бол монголоор уншсан ч юм уу тэр номнууд байгаа. Энэ чи ийм агуулга байсан юм уу гэдэг нөгөө ном барыг дахиж унших. Тэр нөгөө гол агуулгуудаа яаж хардаг вэ? Ерөнхийдөө зарим example жишээнүүдийг бол ихэнх нь хаяа авчиж байгаа шүү. Тэг агуулгуудаа төвөд. Тэг ерөөс л гол агуулга хайж болохгүй. Жишээ хайж болно, агуулга хайж болохгүй. Тэгэхээр эхэндээ бол тэгээд их хугацаа зардаг байлаа л та. Одоо сүүлдээ тэгээд чинь 7-8 жил хийхээр чинь амархан болчихж байгаа юм л та. Тэг яг сүүлийн жилийн хугацаанд би жоо оролцоо багасчлаа. Тэгэхдээ манай хоёр мань үргэлжлүүлж байгаа. Гэхдээ би огт одоо хийхгүй байгаа гэсэн үг биш. Тэгээд хийн. Хамгийн сүүлд миний уншсан ном одоо юун тэр сонссноо тэр сүүлийн нэг юу сүүлийн 5 дугаарт баг ultra processed people гэдэг те хит боловсруулагдсан хүмүүс гэдэг. Тэр ингээд бас яг ингэж байгаа л нэг миний ингээд амьдралыг ч юм уу харах үзхийг ингээд тэр чигээр нь оронгоор нь өөрчилсөн номнууд гардаг байхгүй. Олон хүмүүст бас тийм юу гардаг болов гэж бодчихсон. Сүүлийн хэдэн дугаард өөрөө байхгүй байгаад харин за одоо улс төрийн амьдрал те ингээд нөгөө хууль тогтоох байгууллагатай хийж байгаа учраас ингээд одоо онлог подкастаас болж байгаа болоо та. Гүү ер нь үгүй шүү дээ. Би ямар ч ажил хийсэн нөгөө ном унших хажуугаар заавал байдаг учраас ном унших байх юм биш үү? Явж байгаа учраас байгаа. Одоо надад би унших гэсэн номнууд бас байж л. За их сургуулиудаар ихтгэл тавиад яваадсан. Тэгээд энэ өөрөө одоо энэ номныхаа талаар ихтгэл тавиад байна уу? Эсвэл тусдаа бас концепт барьж аваад хөндөд яваад байна уу? Яг хоёр зүйл. Нэг нь яг ховдоос хаар өдрөө тэр номны бас ихтгэл явж байгаа. Тэгээд одоо дараагийн 7 хоног би 4-р ангийнханд очив. Ихтгэл тавих гэж байгаа. Тэр нэг сургуулийн 4-р ангийн баг 124-р ангийнхан бүгд уншицсан гинэ. Тэгээд ирээд тэр ховдоос хаар өдрөө номоо гоё яриад өгөөч гэж бас хэдэн сар нөгөө асуусан байна. Тэгэхээр би одоо анх удаага 4-р ангийнханд очив. Ихтгэл тавих гэж тэр айгүй хөөрхөн санагдаад байна надад. Гэхдээ миний одоо сүүлд гараад ирж байгаа ярьж байгаа зүйл нөгөө боловсролын зэлийн сантай холбоотой л та. Яг тэгэхээр болсон зэлийн сан чинь буцаад нөгөө ялангуяа оюутан залуучуудад те яг гадаадд сурах те дотоодд сурах ч гэсэн
яг санхүүгийн асуудал бидний хамгийн дунд болгоны хүчин үнэхээр мөн л үхгүй да тий. Тэгэхээр тэрийг шийдэж өгдөг гарц нь өөрөө болсон зэлээсэн. Тэгэхээр ийм боломж байгаа. Тэгээд түрүүн одоо чиний хэлжсэн тий одоо жишээлбэл яг тэр улсуудыг хэлж шүү дээ тий. Одоо Япон, Солонгос тий одоо Польш, Урмын гэдэг энэ улсуудад бид нар засгийн газрын боломж тэтгэлгээр сурах боломж байдаг гэдэг. Тэгэхээр тэр бүгд болсон зэлээсэн гарт амждаг байхгүй. Тэгэхээр ямар боломжууд байгаа одоо яаж бас шинжлэхдээ илүү одоо шудраг ил тод болж байгаа ямар шалгууруудыг хангасан байх хэвээр хугацаа нь хизээвэ гэд тэр мэдээллүүдийг бүгд ингэ нэгсэнтэй өгч явж байгаа. Тэгээ хоёрдугаар яг нэг улсын хурал дээр би очсноос хойш бас одоо хамгийн гол нь сонгон шалгуулалт нь зөв яваасаа чи маш их мөнгө артна яригдж байгаа шүү дээ. 57 тэрбум төгрөг шүү дээ. Болсон зэлийн санд хуваарлагдсан байна 2025 онд. Тэгэхээр тэр мөнгө зөв хүүхдүүдэд очиасаа тийм. Яг гэх юм бол нэг зөв хүүхдэд очиход чинь одоо нэг хүүхдийн ирээдүйг өөрчлөн гэдэг чинь одоо оронгоор нь өөрчлөн гэдэг чинь одоо маш том мөнгөөр хэмжих шиг үнцэн байхгүй. Тэгэхээр тийм болохоор энэ талаар л ингээл яриа л байна. Боловсролын зээлийн сангийн талаар яг орох гэж илаа. Тэгээд өөрөө ашгүй ороод ирлээ. Их хос төрчихгүй гэж хоёлаа тохирж яриагаа эхэлсэн болохоор бас энэ тал дээр ганц нэг асуултуудаа хойш нь тавьсан юмсэн. Тэгэд ер нь энэ боловсролын зээлийн сантай холбоотой бас нэг юм үл ойлголцол, ард түмний хардалт гэж ярьж болно. Тэгээд ийм асуудлууд байгаад байна те. Тэр энэ боловсролын зээлийн сан дээр яг юу болоод хоёлаа ганц нэг тоонууд дурдвал одоо өнөөдөр буцаан төлөлт нь хэр байгаа. Үнэхээр одоо энэ тэтгэлэг аваад явцсан залуучууд маань эргээд энэ төрийн байгууллагад ажиллах ёстой шүү дээ. Энэ эргэж ажилддаг юм уу? За зарим нь бүр тэтгэлэг авчаад сургуульдаа сураагүй нөгөө мөнгөө үрцэн энтер гэдэг яриа хүртэл харталтууд яваад байдаг шүү дээ. Бид нар чинь бүгд тэрийг үнэн шүү дээ. Ер нь бол яг үнэлгээ төр дээр ингээд амар их асуудал байгаа. Бүгдээрээ мэддэг болцтой. Тэгээ яг үнэлгээ тэр албан тушаалаа ашиглаад, эрх мэдлийг ашиглаад те нөгөө өөрсдийнхөө ойр дотны хүмүүст өөрсдийнхөө гэр бүлд эсвэл өөртөө даваа тал үүсгээд те одоо татварлагчдын мөнгөөр туйлаа явуулсан жишээ зөндөө байна. Тэгэхээр үнэхээр энэ үнэн бохгүй. Болсон зээлийн сан бас яг л нэг тонсны сангуудын нэг мөнгө. Хэдэн их 80 төгрөг энд яригадаад байгаа. Хэдэн чинь хэр хүн нийт дүнгээр нь авдсан бол 30 жилийн хугацаанд 1.4 их 80 төгрөг. Чинь одоо 1.4 их 80 чи одоо амар их мөнгө байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд яг гоо тэрнээс зөв хүүхдүүдэд очсон тийм бодсондоо байгаа л да. Ер нь дотоодын зээлүүд бол айгуу тийм дажгүй яваадсан бэл. Энэ 1.4 их 80 төгрөг гэж ярьж байгаа шүү дээ. Энэ дотор чинь бүгд дататайгаа биднэрт байж байгаа шүү дээ. Одоо батаад очсон, зулаад очсон гэдгээрээ байгаа шүү дээ. Тэгвэл эндээс бид нар угаасаа энэ өөрийнх нь энэ датанд байж байгаа юм чинь хин сургуулаа төгссөн, хин буцаад төлцсөн, эсвэл төрийн байгууллагатай ажиллах хэлбэрээр бас төлж болдог шүү дээ. Ингэж байгаа юм бэ гэдэг энийг бид нар хараад тэгээд шууд хариуцлага тооцоо явж болохгүй юм уу? Угаасаа энэ дүрм журмынхаа даваа. Харин тий. Уул нь бол одоо ингээд тэгчмээр байгаа зү тий. Тэгээд дотоодынх нь болохоор тий. Уул нь бол аюул энгийн зүйл. Дотоодынх нь болохоор тэр нь аюул ойлгомжтой ингээд явж ирсэн байлээ л. Зээлийн иргэн төлөлт нь ч гэсэн ямар ч асуудалгүй тий. Иргэн төлөлт нь 98% таа. Тэгэхээр чинь ямар ч асуудалгүй байна шүү дээ. Гадаад зээл дээр очоод тэр мэддэхгүй болчихдог. Яг үнэ юу болоод байгааг мэддэхгүй. Тэр тэгэл энэ 30 жилийн хугацаанд гадаад сургууль төгссөн тэр хүүхдүүдийн ардаас тэ хөөцөлдөж байгаачгүй хаанч байгаа бүү мэдтэй. Ерөөс тэртлээ ингээд бүр тэр чигээр ингээд бүр ингээд игнорт хайцсан байсан байгаа байхгүй. Тэгээд тэрийг ухаж үзээд гаргаж ирж байгаа гэдэг мэдээлэл нь тэр шүү дээ. Энд чи баг одоо 340 тэрбум төгрөг иргэн төлөгдөх ёстой. Сая ингээд сүүлийн 2-3 жил овоо хөөрхөө энэ талаар хүмүүс мэддэг болоод ингээд айгуу сайн төлөгдөд явах шиг юм те. Сая нэг огцом төлөгдлөө шүү дээ. Тэгээд эн чин шаардуулж чинь хүлж иж нэгэсэндээ төлж шүү дээ те. Энэ уг нь төлчих ёстой байсан шүү дээ те. Тэгээд би шууд энэ эдийн засаг талаас нь харахаар манай байгууллагаас, манай эх орноос, манай сангаас нэг хүн зээл авчаад хүүгүүгээр 20 жилийн дараа доллараар нь ч юм уу төгрөгөөр нь төлчихөж байгаа байхгүй ямар ч хүү байхгүйгээр. Тэгээд нэхүүлэх хүртлээр тэр хүн тэр мөнгө төлөөгүй ингээд ер нь бол тэрийг төлнө гэж бодохгүйгээр 20 жил явсан гэсэн үг байхгүй. Тэгээд тэр яаж явах тэр яамж хүртэл тэрийг нэг иргэн төлөх
төлөх ёстой ч юм шиг эсвэл ёсгүй ч юм шиг буруу янз бүрээр тайлбарлаад бүгдээрээ тэргээд угаасаа иргэн төлдөггүй нэг тийм зээл байдаг гэдэг ойлголтоор нэвт явж ирсэн байна. Тэгэхээр яг хөө тэгээд татварлагчдын мөнгө буюу нэг төсвийн мөнгөнд айгүй тийм буруу хандаж ирсэн хандлага 30 жил явж ирсэн байгаа байхгүй. Энийний зүгээр л нэг тод жишээ болсон зээлээс бусад зөндөө олон жишээнүүч байна. Тэгээд одоо тэр төсвийн мөнгнөөс татварлагчдын мөнгнөөс авахар зээл хийж авчаа тэргээ хийж иргэн төлдөггүй хүү бүр цаашаа тий. Тэгэхээр энэ хандлага засагдах хэрэгтэй тий. Татварлагчдын мөнгө бол яг л ялгаагүй үр ашигтай, үр дүнтэй зарцуулагтаад зөв хүмүүстэй шударга очих хэрэгтэй. Тэгэхээр хэрэгцээ хүрээнд одоо яах юм? Одоо аль хэдийн авцсан байна, сураад ирсэн байна. Тэгэд мөнгөний төлчих юм бол болчих юм уу? Эсвэл дахиад тэнд асуудал яригдах юм уу? Эсвэл огт төлөхгүй байгаа хүмүүсийг яах авчид хэрэгцээ хүрээнд нь хуулийн хариуцлага хүлээх гэх юм уу? Энэ яг ямар процесс дээр явагдаж байна? Одоо л яг одоо явж байгаа процесс бол нөгөө иргэн төлөлт явах хэрэгтэй. Яг нь иргэн төлөлт бид нар чинь одоо жишээлбэл банкнаас те одоо юу гэдэг юм хас банкнаас зээл авчаад иргэн төлөгдөхгүй бол тэр чинь шууд Монгол банкны зээлийн мэдээллийн санд орчдөг шүү дээ бидний хэл дээр нэг саарлж салтан те. А гэтэл болсон зээлийн сангийн одоо зарим зээлдэгчд нь одоо хүртэл орохгүйгээр ирсэн байхгүй. Зарим нь орцсон хүртэл зарим нь ороогүй те. Дотоодынх нь ордог хүртэл гадаад дээр нэгзэж ордог байсан. Тэгээ тэрийг одоо бүгдийн сая одоо 2 жил ингэж ярьж явсаар байгаа дөнгөж сая бараг 7 хоногийн өмнө юм те орж эхэлж байна. За тэгэхээр иргэн төлөлт одоо ингэ сайжраад эхэлж байна. Ер нь иргэн төлөлт хийгдэх гэдэг чинь дараагийн хүүхдэд боломж олгох юм шүү дээ. Бид нар одоо ерөөсөө яацдаг юм бол тэр иргэн төлөвдөл нэг дараагийн хүүхдэдтэй л боломж олгоод байгаасаа тэдний үр хүүхдүүд ч дээ тэр хүмүүс өөртөө сурж ирээд өөрсдөө үн цэнэ бүтээг явж байгаа бол одоо тэгвэл үр хүүхдүүдтэй тэр боломжийг олгооч бусад хүүхдүүдтэй тэр боломжийг олгоод өөрийн амьдрал яаж өөрчлөлт шиг тэр өөрчлөгдөх боломжийг олгооч. Боловсролын сангийн зээлбэдтэй холбоотой зөрөгтэй асуудал хөндөж ярьж дэлгэж байгаад бол би маш их баярлж байгаа залуучдын өмнөөс яг үннийг хэлэхэд танаа намын одоо эрхэм гишүүд танаа намынхнаас боловсролын сангийн зээлээс зээл авсан одоо тэр процентлж үзэх юм бол өндөр шүү дээ. Тэгэхэд ингээд бүхэл бүтэн намынхныгаа бас давхар шүүмжлээд ингээд шудраг гэдгийг яг өөрийн одоо ашиг конжооч гэдэг юм өөрийн хамгаалтуудыг золиослоод ингээд энийг хөндөө явж байгаад бол яг үндэ баярлж байгаа. Тэгээ энэ бол цаашаа үргэлжлээд явах хэрэгтэй. Тэгжиж одоо манай Монгол залуучууд олон улсад scholarship тэтгэлгүүдээ аваад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд ингээд явах боломжууд нь нэгдэн штэ. Энд чинь баруун талаас нь мөнгө орж ирж зүүн талд авах гэдэг штэ. Бид ойлгомжтой зүйлтэй. Тэгээд энэ зээл бас зүүн хүмүүстэй одоо л айгүй шудраг болчих шиг боллоо. Одоо шудраг одоо яваасаа л гэж бодож байна. Юу ч хуурч тэр тэтгэлгийг авахд айгүй хэцүү болчихлоо штэ. Яалтчгүй боловсралтай мэдлэгтэй байж иж тэр шаардлагуудыг хангаж иж тэр чин төр биш яг тэр систем нь өөрөө шалгачихж байгаа байхгүй тэр хүүхдийг. Тэгэхээр зөв хүүхдүүдтэй очих байх маа Монгол залуучууд сая сүүлийн судалгаа уншиж ирсэн чинь 10 жилийнхэн их сургуулийнхны дунд хийсэн судалгаа байхгүй 75% нь за 75-аас дээш хувь нь гадны улс оронд сурч амьдрах сонирхол айгүй өндөр үлээ 7 хүүхдийн 10 хүүхдийн 7 8 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол хүүхд болгоны залуучуудын маань эцэг эхчүүдийн маань бас айгүй том чухал сэдв байгаад байгаа. Энэ дээр ингээд бас үргэлжлүүлээ зөрөгтэй дураад яваарай. Мөн одоо залуу гишүүн гэдэг утгаараа одоо улсын хурлын гишүүн болсон чи хэрэг гоё юм. Үгүй одоо үгүй маш их ер нь гаргаж байгаа шийдвэрүүдтэй одоо жишээлбэл бидний амьдралд бидний ирээдүйд шууд нөлөөлдөг учраас ер нь бол тий одоо бас нэг талаасаа аяга амаргүй тий гэхдээ нөгөө талаасаа бас маш их одоо унших зүйлтэй тий би бол одоо цаасандаа дарагдаал явчих. Ингийн яри нааги улсын хурлын гишүүн болсон гоё юм. Гэхдээ ер нь тийм гоё мухач гэж байхгүй тий гоё мухаа гэж юм байхгүй. За яг ингээд гишүүн болоод эхний өдөр гишүүнэ гэж дуудуулаад засгийн газрын ордноор улаан эвсэнтэйгээр халахад өрөөтэйгөө танилцаад энэ мэдрэмж яг бодит ажлуудаа хүлээж аваад танилцах ёстой маш их материалууд энэ материалууд чинь дандаа эргэцэн хүрээнд тайлбар хариу мэдээлэлүүд тусаж байгаа маш их мэдлэг датанууд хэрэг болж байгаа. Энэ хоёрын хооронд сэтгэл зүйн хувьд ер нь бол миний харж байгаа зүйлд надад ер нь бол маш том хариуцлага.
Маш том хариуцлага. Яг гэвэл би өөрөө сонгогдсон юм. Надад олон 10,000 хүмүүс өөрсдөө итгэлийг өгөөд миний өмнөөс очиод надад зөвхөн хэрэгтэй шийдвэр гаргаад өгөөч гэдэг тэр олон мянган хүний хүлээлт байгаа учраас надад энэ шийдвэрүүд бол маш том хариуцлага санагддаг. Бүр ингээд одоо миний нуруунд дээр одоо маш өндөр хариуцлага. Тэгээд тэнд нь яаж нугарахгүйгээр зөв шийдвэр одоо ингэж тууштай гаргана гэдэг дээр бол одоо өдөр болгон одоо бодож явдаг. Тэрнээс биш тэр өөрөө тэр гишүүнээс дуудах тэр надад ерөөсөө гэж бодогддог ч юм. Одоо яг хуу маш их цаас уушдаг. Гэхдээ яг үнэхээр би цаас уушихтаа түүрдэггүй харин ч тэндээ дуртай байдаг л дээ. Угаасаа л цаас уушаад цаас уушлаараа сурцсан. Богино хугацаанд их мэдээлэлтэй танилцах тэр нөгөө суурчин бас нөгөө маш олон ном уншаад богино тэмдэглэл хэдлээд энэ бол experience нэлээд л шүү дээ. Тийм миний хийдгэл юм шүү дээ. За ингээд подкастынхаа төгсгөлд манай үзэг сонсогчдод бас хэлчихсэн. Ялангуяа залуучуудаа өнөөдрийн хоёулынхаа сэдв бол нэг ус төржиж ингэж явсангүй аль болох одоо ирээдүйн орж үеийнхаа одоо хүсэл мөрөөдлөө биелүүлэх, гадаадын улс оронд мэргэжил боловсруулалтаа дээшлүүлэх энэ талынхаа мэдээллүүдийг тодорхой хэмжээнд өгсөн байх гэж найдаж байна. Тэгэхээр энэ залуучуудад хандж өмчлөмөр. Зөв хамгийн төгсгөлт нь зас боломжийг ашиглаа хэлээд нөгөө хард одоо би ч гэсэн надад ч гэсэн миний амьдрал зөндөө тохиолж байсан. Та байнга эсвэл ундарч гарч ирдэг асуулт нь болохоор өөрийгөө голох шалтгаан болоод байдаг. Өөрийгөө голохтай гэдэг эсвэл би яриа чадахгүй юм шиг байна гэдэг эсвэл шантрах ч юм те. Надад байнга тэгж тохиолддог те. Тэгэхээр өөрийгөө хизээч тгий голоосоо л гэж шийдтгэлээсээ боддог. Нөгөө өөрийгөө голоод эсвэл би чадахгүй болов гих тоолондоо нөгөө ирээдүйд чамд боломж нэг төр хаалгаа өөрөө хаачих гаддаг те. Бусдуул биш чи өөрийнхөө хаалгыг хаачих гаддаг. Тэгэхээр тэрүүнээс л одоо тэрийг битээ өөртөө одоо нэгсэн та тэр хаалгаа битээ хаагаасаа л гэж шийдтгэлээсээ. Одоо хүснээр. За ингээд ховдоос Харвард руу тэтгэлэг аваад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд Харвардаас улсын хурлын гишүүн болоод Монголын ирээдүйн төлөө одоо төв барилцаад явж байгаа. Өнөөдөр манай онлайн подкастын хөтлөгч улсын хурлын гишүүн Наги-гээд хэлээд тасцсан байна. Дээрээс нөгөө подкаст чи сонсоор байгаа баг таньдаг хүн шиг мэдрэмж төрөөд байна. Манай нэвтрүүл манай подкаст өнөөдрөөс эхлээд бэлэгтэй болж байгаа. Өмнө оролцсон хүмүүстэй уучлалсан. Тэтгэл гацтай. Хөдөө өсөж байгаа сте. Энэ хөдөө тэг хагас амралтын өдөр те. За миний энэ шин цомог байгаа. Боо сонсож байгаа сте. За баярлалаа. Ингээд цаашдынхаа ажил амьдралд өндөр амжилт хүсье. Онлайн подкастынхаа олон дугаарыг хийгээрэй. За тэгээд Монголынхаа ирээдүйн төлөө шударгаар сайжлаарай. Тэгээд өөртөө амжилт хүсье. Маш их дэмжиж байгаа шүү. За баярлалаа. Хайрсан баярлалаа.